Энэ оюутлахын хянан шалгах төр хороо бол 126 гишүүнтэй парламентаас анх удаа байгуулсан одоо ийм төр хороо ажиллаж байгаа. За мөн одоо Улсын хурлын нэгэн тухай хуулийн шинжилсэн найруулгын хүрээнд бол одоо анхны энэ төр хороо үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ талаар бол одоо өчигдөр бас бид нар тантай уулзахтаа хэлээд энэ бол маш чухал тийм одоо прецедентүүдийг тогтоох учраас маш их анхааралтай явах ёстой шүү гэдэг талаар бол ярьсан байгаа. Тэгээ саяны таны үндэслэл тайлбар дээр болохоор нэг зүйл их ойлгомжгүй санагдлаа. Би тэрийг залруулахыг хүсэж байна. Холбогд хуулиудаараа бол хянан шалгах төр хороо байнгын хорооны нийтлэг эрхүүдийг эдлэнэ. Та тэгэхээр болохоор 55-ийн 1 дээр улсын хурал тогтоолын төсөл танилцуулаад тэгээ бараг эрх үүргэн дуусчихж байгаа болтой юм ярьж байгаа байхгүй. Гэтэл тогтоолын төсөл танилцуулаад батлагдах хүртэл явах нь бас төр хорооны эрх гэж ойлгож байгаа. Байнгын хорооны эрх эдэлж байгаагийн хүрээнд. Тэгэхээр бол сая бол одоо жишээлх юм бол улсын хурал 60 гишүүнд нэмэлт 1 минут. Улсын хурлын чуулганд тогтоолын төслөө танилцуулаад за тэгээд байнгын хорооны тогтоол ордог дэгээр тэр 45-ийн 2-оос ахуулаад явж байгаа дэгээр буцаагдсан. Тэгээ манай төр хороолоо буцаагдсан баггүй. Тэгээд өчигдөр жишээлх юм бол тантай уулзсан шалтгаан бол ер нь энэ төр хорооны дэгтэй холбоотой тамгын газраас энэ төр хороонд одоо олгож байгаа тэр эрх зүйн дэмжлэг одоо бүх тэр одоо ажлууд маш дутагдaltaй хийгдэж байна. Энэ дээр бас тийм алдаа дутагдлууд гарч байна гэдэг асуудлыг бас танд хэлсэн байгаа. Тэгэхээр энэ бол таны өөрийн чинь асуудал. Түүнээс биш хин нэгэн хүнтэй хариуцлага тооцоод тэгээд одоо би тэр хүнтэй хариуцлага тооцноо гэж сууж ийн гэдэг бол надад бол тун зохимжгүй санагдаж байна. Яг гэхэлэр та тэр 4-р өдөр өнгөрсөн 7 хоногт чуулганд энэ асуудал танилцагдаад явхад та байгаагүй. Тэ? Маш олон удаагийн үйлдэл дээр ерөөсөй байхгүй хангалттай анхаарал тавих. Тийм юутай хиймээр тэр хүнд хариуцлага тооцоод юм чинь. За, үлцэн сайхан дарга хариулъя. Хэлцгснээр бүгд танилцдаг юм биш. Ялгаа авах юм чинь ажлын статус байхгүй. Тэгэхээр битэн шиг орж ирээд ингээд оролцоод явах хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш жинсгийн байнгын ороогоор оронгууд 120 гишүүнтэй танилцуулж ингэж ойлгож ирсэн. Нэг санал зэрэг саяны наад үндэслэж бол юу нэг маш өчр дутагдaltaй. Тэгээ яг л юм Монгол хэлтэй тийм тайлбар шиг юм яриад байгаа юм би. Өөрөө ингээд тэгээд дөрөвдөө хөнгөтэй жаргалаа. Тийм. Одоо юу энэ болж байгаа асуудал. За, үлцэн сайхан даргын микрофон. Үлцэн сайхан дарга хариулаад эхлээд. За гишүүний асуултанд хариулъя. 5 дахь өдөр бол би хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Тэр бол одоо зайшгүй. За тийм учраас бол би нэгдсэн уралдаанд бол сууж болж чадаагүй. За холбогдох эрх бүхий албан тушаалтанд бол би танилцуулж холбогдох бол би зөвшөөрлөө бол авсан бол байгаа. За хоёрт нь бол магадгүй сая бол шууд утгаар тав бүгд ойлгочих шиг боллоо. Би тогтоолын төслийг оруулаад за дээрэс нь тайлангаас сонсгоод хууль засны дагуу сонссонд одоо тооцсноор за тогтоолын төслийг бол баталснаар төр хороо бол үйл ажиллагаагаа бол дуусгар болно гэсэн хуулийн залт бол байгаа. Үүний дагуу бүх үйл ажиллагаа процессынхаа дагуу явж байна гэсэн үгнээс бол би бол тайлбарсан болно. Дараагийн асуудал нь бол хууль зүйн нэр томьёоны тайлбар ер нь бол хуулийг бол За нэмэлт 1 минут. Мэдээж хууль зүйн нэр томьёоны дагуу бол хуульчд бол тайлбар хийн. Бид бол хууль тайлбарлах бол ирэхгүй. Тийм учраас яг энэ нэр томьёон дээр танилцсан гэдэг маань өөрөө яг ямар утгатай юм бэ гэдгийг бол даваа сүрэн гишүүний асуусан асуултанд хариулж бол хийсэн болно. За.